хүнд байна гэдгийг бүгдээрээ ярьж байна. Улам хүнд болно гэдгийг ч хэлж байна. Хэцүү болно гэдгийг хэлж байна. Одоо энэ 6 сараас урсгал зардлыг санхүүжүүлэх хэцүү болно гэдгийг та бүхний дотроос хэлж байгаа. Гэхдээ тэгээ одоо ямар гарц байгаа юм бэ гэдгийг дээр л харж байгаа юм та бүхэнд байна уугүй юу? Засгийн газар дээр энэ Монгол банктайгаа хамтраад ярьж байгаа юм байгаа юу? Ямар гарц байна одоо? Сайдаас суус Эрдэнэт сайдаас суухт бол Эрдэнэт сайд гаднаас л мөнгө олж ирэх хэрэгтэй л болоод байна л гэж хэлсэн. Тэгэхэд гай болоод байгаа юм бол нөгөө нэг 58.3% өрийн босгол гай болоод байна. Тэрийг ахиад дээш нь болгож өгөөч л гэж яриад байна л. Тэрийг одоо 80, 90 болгож өгөх юм уу, 100 болгож өгөх юм уу? Хэд болгох хэвтэй юм. Тэгжиж л бид нар одоо мөнгө авчиж л одоо энэ хүнд байдлаас гарах гээд байна л гэж яриад байна л. Тэгэхээр энэ яг одоо мөн гарцсан юм уу? Уг нь одоо бид нар чинь 58.3 болгоод өгсөн шүү дээ. Дээр нь ахиад төрийн ба орон нутгийн өмчийн байгууллагуудын тэр өр эндээс хасаац одоо тооцохгүйгээд улс засгийн газрын өр тооцохгүйгээд ингээ ассан. Тэндээс чин бас суларч байгаа. Тэрэндээ бас зээл авах боломж, батгаа гарах боломж үрдэж байгаа. Тэгэхэд ахиад л одоо нэмж өгөөч. Ахиад одоо энийг л авч яач гэдэг ингээд байхаар өөр юм харахгүй байгаа мó. Тэгээ би зүгээр энэ дээр хариултаа авцсан л доо та бүхэн бол хэлэх хариултыг ч одоо би мэдж байгаа. 5 толгой явах юм болов уу гэсэн одоо ингээд 5 толгой чи ингээд нэг тодорхойгүй байдал орчлоо. Нөгөө ерөнхийлөгч маань сүрхий яриад байсан чинь одоо бүр таг болсон. Ерөнхий сайд маань цоглог дуграад байсан таг болсон сүүлийн үед. Тэг ингээд энэ бол одоо ингээд ойлгомжгүй байдалд орсон. Одоо ямар гарц байгаа юм бэ та бүхэн дээр? Ер нь ингээд бодоод байхаар бол тэр олон улсын тэр валютын сангийнхаа тэр урд өмнө хэрэгжилж байсан тэр хөтөлбөрлөө орж ирнэ болдгоо юм. Одоо дүүрс хэрэг. Та бүхэн бүр ингээд уучлалт гуйгаад бид чадахгүй байна, энэ улсыг авч явж чадахгүй байна, бидэнд тийм бэлтгэл алга байна, бидэнд зохион байгуулалт алга байна, бидэнд бодлого алга байна, бид ер нь бэлтгэдэггүй байсан юм байна гэд тэрийг хэлээд одоо энийг ард түмэндээ хэлээд тэгээ олон улсын валютын сантай яриад хэлцээд одоо тэр стенд баяр руу ороод ингээд явуул шулуух юм биш үү? Энэ ер нь гарцсан юм биш үү? Явж. Энэ дээр энэ бодож байгаа зүйл байна уу байхгүй юу? Тэгэхгүй одоо босгол дээш нь болгоод өг гэдэг чинь мөн үгүй юу?